За Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Жанчвийн гэрэл доодыг эрен сурвалжлуулах тухай иргэний эргийг хянаа хэлсэн. Нарийн бичгийн дараагаас эрс зэлдэхээ бусад оролцогч сууж. За шүүх хуралдааны нийтлэг зургийг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх бүх хэллэгтээ суудлаасаа болсон. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дуу гомдоо. Шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхэмжлэгч Жанчив босч биеийн газалтай танилцъя. За хаанхын үнцэн арайт хаан төрсөн хүн байна? Сүхбаатар Баруурт төрсөн. За Сүхбаатар аймгийн Баруурт үнцэн арайт хэдэн он төрсөн? 82 оны 1 сарын 2 гэсэн. За хэдэн настай? 42 та. За эрэгтэй ясанц? Гавчаа. За боловсрол? Бүрэн бүстэнд. Мэргэжил? Засварчин. За амбал хэдүүлээ амьдарч байна? Гуруулаа. За хаана оршин сууж байна? Сүхбаатар аймаг. Оршин суугаа хийгээл те. 1-р баг. За. Жавхлан 5-аас ороод 128 тоот. За. Хаана ямар ажил эрхэлж байна? Цаарт минералт. За юу гэдгийг? Засварчин. Цаарт минерал хувьцат компани ХХК юу? ХХК. За ХХК компанид сурч ажилтай. Ургаа уу? Хавхчаа. Эцгийн нэр? Амгалаа. Өөрийн чинь нэр? Жанчив. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлын өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймагт тусам дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бие даргалт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржиг оролцуулан хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За босч байгаа хариулж. Баггүй. За хэрэгэн оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Жанчив нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүн бол өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах эрхтэй мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэл тавих, нотлох хоримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох хоримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрөл давзаалдах гомдол гарах эрхтэй. За шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. За шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох хоримт байна уу? Санал хүсэл байна уу? Одоо нэмж гаргаж өгөө гэх юм байна уу? Баггүй. За байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За миний бие 2024 оны 10-аас 11 сард 3 удаа 26 тонны адуу яган бойнд өгч тухайн бойнд ажилтдаг миний танил болох гэрэл доодыг адууны махныг килограммыг нь хараад миний дансыг нэгтлэн бодогчтой өгөөрэй гэж захиад үлдээсэн. Гэвч 26 адууны махны мөнгө орохгүй удаад дараа нь тухайн бойны нэгтлэн бодогчоос асуухад хойно асуудалтай мөнгө нь орохгүй байгаа гэсэн. Хэд хоногийн дараа дахин гэрэл доодоос мөнгө орох нь уу? Небогоос асуугаад өгөөч гэхэд мөнгө орж ирээгүй гэсэн. Мөнгө хэрэгтэй бол цалин орсон гэд надад 2 сая 400 мянган төгрөг зээлүүлсэн. Хамгийн сүүлд 24 оны 11 сарын 26-ны өдөр тухайн бойны небогоос асуухад гэрэл дод өөрийнхөө хаан банкны данс руу нийт 26 адууны үн 17 сая 405,100 төгрөгийг шилжүүлэн авсан гэж хэлсэн. Гэрэл додын утас руу залгасан боловч утсаа авахгүй, ажил гэртээ байхгүй, ямар ч холбоогүй байж байгаад гэрэл дод өөрийнхөө данснаас миний дансанд за 24 оны 11 сарын 20-нд 3 сая төгрөг, 11 сарын 28-нд 3 сая төгрөг, 11 сарын 30-нд 2 сая төгрөг шилжүүлсэн. Адууны махны үлдэгдэл 6 сая 605,100 төгрөгийг өгөхгүй, утсаа авахгүй, гэр ажилдаа ирэхгүй, одоо хаан байгаа нь үлдэхгүй байгаа тул эрен сурвалжилж хагийг тогтоож өгнө гэсэн юм нэхэмжлийн шаардлага гаргасан байна. Энэ шаардлагаа дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. За шаардлагатайгаа холбогдуулаад тайлбараа ярьж. Тайлбар. Тий. Дав бах. Тайлбар байхгүй. За нэхэмжлэлт бичсэн. За хатас зэрэг цуглаж нотлох хоримтыг шинжилэн судлаа. Нэхэмжлэгчийн иргэний өргөдлийн хуулбар за 1 кг 70,200 төгрөг төлсөн баримт. За орлогын баримт. За орлогын баримт. За иргэний эрх шүүх ажиллагааны баримтууд байна. За нөлөөллийн мэдүүлэг. За хэлцүүлэх захирамж
Шүүх ажиллагааны баримтууд. За зэрэг нотлох баримтуудыг шинжилэн судлаа. Шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Баггүй. Шүүх хурал завсарлыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг уншин сонсон хуралдааны танхимд түр гарахыг хүсэ.